За Оросын холбооны улсын эрдэмтэн судлаач газар зүйч Петр Кузьмич Козлов гэдэг нэг эрдэмтэн 1899-өөс 1901 оны хооронд Монгол төвдийн экспедиц. За 1907-оос 1909 оны хооронд Монгол Сичуаны экспедиц. За хамгийн сүүлд нь 1923-аас 1926 оны хооронд Монгол төвдийн сүүлчийн экспедиц гэдэг 3 том аялыг Монгол улсад хийсэн байдаг юм байна лээ. За энэ үеэрээ тэрээр говьд маш хэмжээний судалгаа хийсэн Монголын өргөн удам говийг олон удаа туулж мартагдсан хаягдсан хот болгодуудыг нэг зэрэгээр түүхэн гавьяатай үйл олныг хийсэн боловч хамгийн сүүлд тэр 1923-аас 1926 оныг хийсэн Монголд хийсэн экспедицийн үеэр Төв аймгийн Бацүмэрс сумд байрлах Ноён уулын бушийг нээсэн байдаг юм билээ. За энэхүү Ноён уулын хүнүүгүйн бушийг болоод тэр чинь маш их хэмжээний малтлах хийх явцад Монголын түүхэнд шууд холбогдох. Манай эртний өмнөх 100 он гэдэг байхгүй. Тэгэхээр 2120 орчим жилийн өмнөх Монгол язгууртнуудын жинхэнэ тэр алтан дээл бус имэйл хазаар буш буухан юу гэдгийг тийм ээ тэд нар Монголын хаад язгууртнуудын эдэлж хэрглэж байсан бүр дэлхийд хосгүй ховор 3000 орчим олдврыг олж илрүүлээд тэрийг бүгдийг нь Орос улс руугаа авч явсан байдаг. За энэ их олдврыг авч явах ажил нь 3 он дараалаад 1924, 25, 26 онд ч лөө дараалан явсан. Тэгвэл тухайн үед бас муу цайнч Монгол улс чинь бас нэг туур тусгаар улс орн байсан учраас энэ их энэ эртний олдвруудыг зүгээр өгч явуулахгүй гэдэг хэлэхэд нь Оросын талынхан бол бид нар авч явахгүйгүй. Бидний нээсэн энэ эртний энэ ил дүүлгийн зүйлийг чинь танаа улсын энэ олдвруудыг чинь бүгдийг нь бол Оростой аваачаад маш сайхан судлаад өгье. За тэгээд орчин үеийнхэн тэр музейдээ байрлуулж гаад эрдэм шинжилгээний үзүүлэлтээр хадгалж байгаад тодорхой хугацааны дараа судал дуусмангуудаа тоо ёсоор нь танаа улсад бүрэн бүтэн хүлээж өгнө гэдэг гэрээтэйгээр авч явсан байдаг юм байлээ. Ингээд Монголын түүх соёлд холбогдох тэр их үнд баялгууд байхгүй болсон. Яваад өчгсөн. Тэгээд өнгөрсөн энэ 100 жилийн хугацаанд манай улсад эрдэм шинжилгээ судалгаа лаборатори нь юу вүлээ? Тэдгээр их тэр үнд холбоорыг хадгалах орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн барилга байгууламж юу вүлээ гэд бодохоор хэцүүхэн л байсан л та манай улс. Гэвч бид нар бас байн ядуу зүдүү байсангүй. Байн энэчгээр ингээд тэр 20 дугаар зуундаа Монголын хөгжил үлдчихсэнгүй тийм ээ. Хил ам хэрүүл тэмцэлтэй байсан ч хилээ тэмцэж чад ковидын он жилүүдэд бид нэр Чингис хааны музей гэдэг энэ төрийн ордны баруун хойдолд байдаг дэлхийн стандартад нийцсэн маш сайхан тийм музейтэй болж чадсан. За тэгээд энэ музейтэйгээ босонтой холбогдуулан Монголын энэ хаад язгууртнуудад Монголын энэ түүхэнд холбогдох үнд толборуудаа авъя гэд тухайн үед солин сайдаар ажиллаж исэн номин Эрмитажийн захирал Петровский гэдэг хүнтэй уулзаад дараах зүйлийг бол хэлсэн юм байл. 1924, 26, 29 оны гэрээнүүдээр Монгол улсаас Козловын Монгол төвдийн судалгаа шинжилгээний багаас гарсан үзмрүүдийг судлаж шинжлэх сэргээн засварлах байдлаар Оросын холбооны улс руу оруулж ирсэн байгаа. Тэгэхээр бид бүхэн бол сүүлийн 100 жилийн хугацаанд та бүхэнд эдгээр зүйлийг судлах, шинжлэх ажлуудыг хийж мөн Эрмитажийн музейд стандартын түвшинд хадгалж байсан талархал илэрхийлж байна. Бид бүхэн өөрсдөө Монгол улстай ийм олон улсын хэмжээний музейтэй болсон тул эдгээр зүйлсээ гэрээний дагуу буцааж авах сонирхолтой байна. Тэгээ ер нь бол энэ гэрээг бол цэг тавьдсан байгаа гэж ойлгож байгаа. Следующее, все предметы, находящиеся в музее, принадлежат Музейному фонду Российской Федерации. Распоряжается. Оросууд доромжилж байгаа үстэй тий зүгээр нэг музейн захирал нь наад Монголын тэр үг гэдэг юм чинь манай улсын өмчөө Оросын холбооны улсын өмчөө үүнийг захиран зарцуулах хэрэг нь биднийхээ гэж донгосч байгаа байхгүй юу? Нөгөө ах наргал толдоогод байдаг яг үндэ биднийг бол дээрээс тарьцж байгаа шүү доромжлоод. Тэгтэн харин тухайн үед номин бол ёстой нэг Монголын өмнөх айлч удирдлагуудаас нь гараагүй тийм мэр зоргийг гаргаад энэ асуудлыг бид шийдэх нь чухал гэж соёлын амны зүгээс үзэж байгаа. Явах ёстой зарчмаараа явнаа. Бид нэр өвөө авнаа гэд хэлснийг та бүхэн сая сонслоо. Ингэж хэлснээрээ Оросуудыг нэг удаа анх удаагаа л сандарж байгаа шүү дээ Монголын нэг сайд нь очиод. Гэвч бид нар тэр Оросуудын хажууд дэндүү жижигхэн байсан учраас дэндүү жижигдээд байсан учраас тэр номин тухайн үедээ бол
тэр Европын элчин сайдуудтай уулзаад та бүхэн мэдгэл гаргаад өгөөч. Та бүхэн бидний асуудлыг дэмжиж өгөөч. Монголын түүх соёлд холбогдох Монголын энэ хаад хязгаартнуудын тэр 2120-30 жилийн өмнөх энэ одоо эртний холбооруудыг тоо ёс орнд буцааж өгөх гэдэг шахалтыг гаргаж өгөөч гэж гуйсны дагуу бол энэ Европын улс орнуудаас бол мэдгэл гаргаж ирсэн ээж дараалан тэр битгийл бол нэг мэдгэл нь бүр дэлхийд алдартай дэлхийн топ хэвлэлүүдийн нэг Английн Guardian сонд сэтгүүлд хүртэл одоо нийтлэгдсэн нь Оросын улбаны улсыг нэг бол маш ихээр сандаргаж ер нь ингээд судлаад үзсэн чинь манай Монголын төрийн удирдлагууд Оросын улбанаас дайлцдаг үеэрээ бид нэр энэ Эрмитаж мужигэрч орё Монголын түүх соёлд холбогдох тэр олон хосгоо ховор үзүүлэлтүүд танилцъя гэдэг жахад хиндэн танилцуулдаг үзүүлдэг байсан байгаа байхгүй. Хэрвээ эдгээр үзчихэл юм бол бас буцаагаад авах одоо нэг их одоо тийм зүйлсэн шаардлага гарах гэдэг байна гэдээ үзүүлдэггүй доромжлоор харьцдаг байсан юм байна л да. Тэгээ яалтчгүй олон улсын шахалтанд ороод ирэхэд одоо Оросын улбаны улстай адил зэрэг улсууд нь шахаад эхлэхээр аргагүй ихэнд бол энэ чулуун захирал одоо энэ Чингис хаан мужийн захирал чулуун тэгээд энэ номин нарыг бол тохон үзүүрүүдэд бол танилцуулсан гэдэг юм байлээ. Гэтэ яг одоо бүрэн танилцуулсан үгүй юу гэдгийг мэдэхгүй. Тэгээд үүгээрээ би юу хэлэх гээдсэн бэ гэхээр энэ Монгол улс гэдэг чинь эртний түүхтэй улс шүү дээ бид нар чинь. Бор одоо Ромын пап хүртэл Монголд ирэхэд та бүхэн бол эртний түүхтэй ард түмшиг хилээд буцсан. Тэгэхээр энэ эртний түүхийн маань эртний гүрэн байсан маань эзэнт гүрэн байсан маань юу нотлох вэ гэхээр энэ түүхийн олдврууд нотлно. Энэ түүхийн эд бүлгийн зүйлсүүд нь л нотлно. Бүх юмнууд нотлно, сулуур зүйлсүүд нотлно. Тэгээ энийгээ бид нэр аваад өөрсдийнхөө Чингис хаан үзэндээ тавьчихвал юутай гоё вэ? Дэлхийн хүртэл одоо ирж шимтэж үзсэн шүү дээ. Дэлхийг шимтэж үзсэн шүү дээ. Бид нэр дэлхийд гайхуулж шүү дээ олдвруудаараа. Тэгээ энийгээ авах ажил нь одоо яг юу болцсон юм бэ? Үүнийг нь одоо энэ сайд энэ би сундрамаас асуумаар байна. Өмнөх энэ өмнө ажиллаж байсан энэ хин номинчин болохоор юу байхгүй юу? Монголын сайд гэсэн байхгүй юу? Энэ ардын намын сайд байгаагүй байхгүй юу? Монгол улсын төрийн хийжсэн энэ ажил чинь үргэлжлээ залхамжлаа цаашаа явах ёстой байхгүй юу? Тэгээд энэ хүнийг муулаад идэг номин ингэсэн гэсэн ингээд өмнөх юм ингээд ухаад идэг. Гэхдээ өмнө хийжсэн бас сайн ажлуудыг нь үргэлжлүүлээд яга хийх байгаа юм байх шилмээр байгаа юм л да. Одоо энэ ажил чухмыг хаана болсон бэ гэдгийг би бас асуумаар байна. Монголын түүхийн энэ олдврыг монголчууд буцаж авч чадах уугүй юу? Ямар нөхцөл байгаа вэ? Дахиж яриа хэлтийн төвшөнд, албан бичгийн төвшөнд, дипломат төвшөнд энэ ажил явагдаж байгаа уугүй юу? Гэдгийг бас мэдмээр байна.